Өөрөө зураг авдаг студ чи ямар юм бэ? Хүн амтнаас чи санаа зовхгүй, өнцгөө харж агаад хаанаасаа яаж авахвал зүгээр юм. Харж агаад тайваа авахулчдаг. Би зураг даруулахаас амар хичээдэг гэхгүй юу? Хүн өдөөс хараад дарахаа. Тэгвэл ганцаараа өрөөндөө ороод хаалгаа хааж агаад тайван хувь цанараа сольж агаад зураг авчин. Яаж хаад энэ студ нь хоёр гэрэлтэй болохоор хойноо муухай сүүдэр ойж харагдахгүй. 7 төрлийн арын фонтой юм бэлээ. Ягаан хаар, цагаан, цэнхээр гээд бас талаас 80 төрлийн усны обруш, нүдний шил, төрсөн өдрийн малгай, топ, ялуу, шаар, цэцэг гээд маш олон жимэлүүдээс эднээс нь сонгоол ерөөсөө амар олон зураг даруулт юм бэлээ. Би ихэд нэг цагт 100 гаруй зураг даруулсан байсан. Угаасаа 30 минутын багцсан 40 мянга, нэг цагийн багцсан 60 мянга байжсэн. Тэгэхээр нэг хүмүүс нэг цаг даруулж дөө гэд цаг даруулсан чинь бас хөөрхөн хангалттай байлээ. Тэгээ жирэмсний, гэр бүлийн, төрсөн өдрийн, найзуудын ингээд янз бүрийн багцууд идэм байлээ. Бас хөөрхөн бэлэгтэй. Багц болгоноос нэг зургийг сонгоод, угаалгаад тэгээд гадуур нэг ус чигний хамгаалттай юмар бүрүүлээ. Тэгээ гой жаазаа сонгоод жаацлуулаад авдсан байлээ. Хариулсан бүх зургаа AirDrop шууд утас руугаа авчиж болно. Эсвэл мэйлээр авдаг юм байлээ. За энэ газар нь Zoe Photo Studio гэдэг газар байгаа. Утасны дугаар нь энэ байна. Instagram-ын бас меншиж. Хаяг нь Отгон тэнгэр их сургуулийн зүүн талд энэ Монкор гэдэг өндөр ногоон барилгын 4 давхарт шилэн дэвтэр яваад байт юм билээ.